Оюу толгой 34% зээлээр авсан одоо өсөж том болоод 1.1 тэрбум доллар болчихж, эх оноос эхлэн бондын төлөлтийн хагас тэрбум хүзүүн дээр ирээд суучихна. Ардын нам засаг барингуудаа ахаад 3 тэрбум долларын зээл авахар болж байх шиг. Ганц сайлын үнэ болох Эрдэнэтэнд 20 тэрбумаас илүү юм хялалдах байсан долларах 2335 төгрөг болоод талийлаа. Бид чүр дасчихж, дээрээс нь Орос ахнаар газрын тосны татвараа нэмэх сураг гарч байна. Дэлхийн зах зээл дээр когсчих нүүрсний үн 245 доллар даваад талийлж байхад манай 27 доллараар зарж байгаа гэдэг ч үлээ. Одоо тэгээд он гараад яаж амьдрах юм бол тоо базар байна. Толгойтой ус шиг өртөө гэж нэг үг байдаг. Гэхдээ хүний толгой арзгаар хэдийж 5-6 тэрбум ус арайж байхгүй байлгүй дээ. Харин хаа очиж Монголоос бусных гайгүй яваад байгаа юм блэ? Монголын тэрх нүүрсийг 27 доллараар хэлийн цаана авч дэлхийн зах зээлийн үнээр цааш нь зараад хятадын 60 гаруй, өвөр Монголын 18 хүн тэрбумтан болсон гэх юм блэ? Манай Монголд ер нь яг юу болоод байна? Ардчилсан намыг сонгосноос ийм болов уу? Аль эсвэл иймэрхүү тавилантай юм болов уу? Бодоод бодын шир 4, 5 толгой нүүрс 27 Америк доллар, харин ам доллар нь өөрөө 2335 төгрөг. Хооны машин гоч өөрөө толгой нь эргэмээр ийм л юм болоод байна да таймна. Ингээд нөгөө одцооны цорхоо юу болсон бэ тамина?